Шинэ төрлийн гэмт хэрэг. 1990 оноос эхлэн зах зээлийн өөрчлөлт шинжилтийн үеэс бүхий л зүйлд хувьсэл орсон гэж болно. Тухайлбал Монгол улсын үндсэн хууль шинжилэн батлагдаж, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон байгуулах үзэл баримтлалыг дэвшүүлж, төр, нийгэм эдийн засаг, өмчийн харилцаа, хүний зан ёс суртахуун, ертөнцийг үзэх үзэл хүртэл өөрчлөгдөж эхэлсэн бол гэмт ертөнц хүртэл өөрчлөгдсөн байх юм. Монголд суурилсан гэмт хэргийн төрлүүд нэмэгдэж, урд өмнө байгаагүйгээр аюулын харанх дэгдэх боллоо. Иймд шинэ төрлийн гэмт хэргийн хандлага, түүнээс урьдчилан сэргийлэх талаар төр, олон нийтийн байгууллага, иргэн хүмүүр анхаарах шаардлага зүй ёсоор гарч байна. Шинэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа сэдэлт аргаас нь харахад урд өмнө Монгол хүнээ гадныхан тудалдаад биеийг үнэлүүлээд явж байсан дорой сэтгэхгүй байгаагүй. Олон зуун жил ард түмэн хар тамхи хэрглэж, сэтгэл мэдрэлээ булангуртуулахыг цээрлж ирсэн уламжлал, хил дамнаж мөнгө угаах үйлдэл хийх нь бүхэл тийм арга ухааныг ч ойлгохгүй цаг үе бидний ард үлджээ. Шинэ төрлийн гэмт хэрэг нь ихэнх нь зохион байгуулалттай, ажил үүргийн хуваарьтай, асар их хөрөнгө мөнгө эргэлдсэн, хүний эрх чөлөөг гэмт халдлагаар зөрчсөн гэмт хэрэгүүд байдаг. Үүнтэй урдчлан сэргийлж тэмцэхээс бус нутагсан хойно тэмцээд үр дүн бага байдгийг гадны олон орны гашуун туршлага харуулж байна. Хүний 8. Хүний 8 гэж хэлэгдээд байгаа шинэ төрлийн гэмт хэрэг хүүхэд, эмэгтэйчүүд зарим тохиолдолд эрэгтэй хүмүүс ч оролцож золиос болох нь бий. Хүний 8 эрхлэгчид нь бэлгийн мүлжлөг, албадан хөдөлмөр эрхлүүлэх, хүчээр гэр бүл болгох, хүний биеийн эд эрхтний 8-аас ашиг олдог. Гэмт этгээдүүд хүмүүсийг гадаадад ажилуулах, худалдахаар татан элсүүлэхтэй, гүн гүнзгий итгүүлэх, их цалин хөлс, тансаг сайхан орчинд очино гэж сэтгцийн хөөрөлд автуулах, далайлган сүрдүүлэх, худалдан авах, хүч хэрэглэх зэрэг маш олон төрлийн арга хэрэгжилж байна. Хүний 8-ны ихэнх хэрэг манай дүргээ шийдгүүлсэн шүү дээ. Тий, Хятадын иргэн бий, Английн иргэн, Гожиана саран гэрэлгээл, Чехийн иргэн Максим гээл Монгол улсын иргэн ч гэсэн шийдгүүлж ирсэн. Ер нь зөвхөн хүний 8-ны хэрэг бол бас сүүлийн үед нэлээд их гарсан шүү дээ. Тэгээд ялангуяа хилийн гадна үлдэгддэг. Тэгээд энэ хэрэгүүдэд заримдаа харьяал тогтоогоол, заримдаа нутаг дэвсгэрийн югаараа нөгөө хохирогч бамдал гаргасан югаараа бол манайх бол нэлээд их шийдсэн. Энэ нь бол бас хил дамсан юм дээр бол ял өндөр шүү дээ. Одоо жишээ нь Дөлмаа гэл нэг Монгол улсын иргэн би яг өөрөө шийдсэн 11 жилийн чөлөө ял аваад л явсан. Тэгэхээр эн чинь бол их хор уршигтай. Яг тэгвэл тэр хүмүүсийг ажил олгоно, өндөр цалинтай хялбар аргаар ажил хийлгэн гэл ингээл Монголын залуучууд цэцэг цэврүү шиг охтууд маань тэнд очиод тэгэл хууртаад энд хурал дээр хогшчоор орж исэн хүүхэд нөгөө хөхөн шаардлага хангахгүйд нөгөө силикон шахуулсан гээд. Тэгээ одоо ингээ өвдөд байгаа би энийгээ яах ёстой вэ гэд ингээд шүүхэрл тэр ямар хүний эрүүл мэндэд яаж нөлөөлөв биднээс ч бас мэдэхгүй дээ. Одоо манай ангаах ухаанч бас тэрнийг буцааж яаж авах ч бас мэдэхгүй л ийм байдлаар бол хохирж байгаа. Тэгээ цаана сэтгэл санаа, эдэн материал тэгэл ер нь бол тийм хүний амьдрал тохиолдсон муу гутамшигтай явдал чинь бас насан туршдал бодогдол энэ шүү дээ. Хүн худалдаалах гэмт хэрэгт 2006 оноос хойш нийт 19 хэрэгт 35 хүн ял шийдгүүлжээ. Ял шийдгүүлэгчдийн 27 нь 19-оос 35 хүртэлх насны залуучууд байгаа бол нийт ял шийдгүүлэгчид бүгд ажил сургуульгүй итгээд байна. Эннээс үзэхэд тэдний орлогын их үүсвэр хүн худалдаалах гэж дүгнэж болохоор байна. Хүн худалдаалах гэмт хэргийг бол үйлдвэрч байгаа арга одоо мөн объектуудын шинжээр янз бүрээр ангилт юм шиг байна. Зөвхөн манад бол хүн худалдаалах гэмт хэрэгээр шийдэгдэж байгаа ганц нэг жишээ харахад бол илүү хүн худалдаалах гэмт хэргийг хүний бэлгийн мүлжлэгт оруулах тий хүний хуурч мэхлээд гэдэг юм уу эмзэг байдлын даримтуулаад ямар нэгэн байдлаар хилийн гадаа гарч худалдаалдаг. Тэгээд одоо гэмтүүлүүдэд худалддаг ийм төрлийн гэмтэр гардаг. Гэхдээ энэ дээр бол одоо яг практик дээр шийдвэрлэж байгаа манай яг практик дээр болох тэр эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлд хүн худалдаалах гэмтэргийг эрүүжүүлсэн байж хат 124 дугаар бүлэг дээр болох 124 дугаар зүйл дээр ерөөсөө нөгөө бие үнэлэх
байдлыг зохион байгуулах. Энэ төрлийн гэмт хэрэг энэ хоёрыг бол дунд нь бас шалгахдаа шийдвэрлэхдээ бас нэг мөр ойлгохгүй бас хооронд нь хальж удах ийм бас байдал бас ажиглагдаж байгаа юм. Авилгатай холбогдох гэмт хэрэг. 2002 оны эрүүгийн хууль батлагдсанаас хойш сүүлийн 10 гаруй жил эрүүгийн хуулийн 286 дугаар зүйл буюу хээль хахуул авах хэрэгээр 57 гэмт хэрэгт 82 хүн, хуулийн 269 дугаар зүйл буюу хээль хахуул өгөх 18 хэрэгт 57 хүн ял шийтгүүлснээс гадна хуулийн 170 дугаар зүйл буюу хууль бусаар шан харамж авах гэмт үйлдэлээр 3 хүн ял шийтгүүлжээ. Хуучин бол хээль хахуул өгөх, зуучлах, авах гэдэг ойлголттой байсан бол одоо эдгээр чинь нэгдгсэн том коррупшн буюу тийм ээ авилгал авах, өгөх, зуучлах тухай асуудлууд ярианы хэлгээр орж ирсэн байгаа. За ингэсэн дотор бол бид нар бол үндсэндээ бол хээль хахуулын хэргийг бол үндсэндээ бол хуучин уламжлалт ойлголтууд байсан боловч энэ бол шинэ агуулгаар баяжгалсан. За одоо бид нар дээр бол манай Монгол улсад бол нөгөө үндэстэн намжсан авилгал гэдэг асуудал үүдээс байхгүй байгаа. Яг гэвэл энэ одоо ч нь бол зөвхөн улс орныхоо дотор авилгал авдаг тийм гинэн авилгачин гэж ер нь туулийн ховор болсон байгаа шүү дээ. Тийм энэ нэг жижигхэн загас жараханууд нь байна гэхээс том тул акулууд нь бол дандаа гадаад улс оронд хилцлээ хийдэг, авилгалын хилцлийг хийдэг. Тэгээд давуу нөхцөл байдлуудыг хийж өгдөг ийм нөхцөл байдал бүрдсэн. Ийм учраас бол олон улсын гэрээ конвенцууд болохоор энэ үндэстэн дамжсан авилгал гэдэг үзэгдлийг өөрийнхөө үндэснийхээ хууль тогтоомжинд хуульчилж өгөх. Ингэснээр бол гадаадын авилгалтай тэмцэх бусад улс орнууд бүс нутгуудтай хамтран ажиллах ийм нөхцөл байдлуудыг бий болгох шаардлагатай гэж ингэж үзсэн байгаа. Ийм учраас бид нар бол ойрын хугацаанд бол заавал энэ үндэстэн дамжсан авилгал гэдэг асуудлыг бол нарийнхан тодорхойлж ингэж өгөх шаардлагатай гэж ингэж үзэж байгаа. Гадаадын хөрөнгө оруулалт гэж чинь тийм. Хөрөнгө оруулалтын дотор цаана бол одоо үндэстэн дамжсан гэмт хэргийн шинжтэй хөрөнгө оруулалт нэрээр одоо манайд одоо жишээлбэл газар нутгийн хэмжээ энэ лицензийн худалдаагаар дамжуулаад энэ төрлийн жишээ нь гэмт хэрэг үйлдэгдлээ гэтвэл зөвхөн манай улс дотор үйлдэгдэхгүй. Энд жишээ нь хэрэг хэлцээр нь явагдаад үүний үр шиг байд юм уу? Хээль ахуул одоо өөх шан харамж нь болох төр өөр улсад үйлдэгдэх хэмжээтэй. Ингээд явуучих юм бол манайд бол одоо энүүдэд тэмцэх боломж нөхцөл хүний нөөц одоо хамгийн дадлаг туршлах өгөөдөө ятгад хамгийн суур одоо биднэрт бол эргэцэн орчин маань байна уу гэж бодоход бол үнэхээр өрөөсгөл байгаа. Авилгын эсрэг нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн 16 дугаар зүйлд оролцогч улс бүр гадаадын төрийн албан тушаалтан эсвэл олон улсын байгууллагын албан тушаалтныг албан үүргээ хэрэгжүүлэх явцад нь олон улсын үйл ажиллагаа явуулахад хамааруулан бизнесийн буюу ёс бус бусад давуу тал олж авах буюу тийм давуу талаа хадгалах зорилгоор ямарваа үйлдэл хийлгэх эсвэл хийлгэхгүй тулд тухайн албан тушаалтанд өөрт нь эсвэл өөр этгээдэд буюу байгууллагад шууд болон шууд бусаар зүү бус давуу талыг олгохыг амлах, санал болгох эсвэл олгох үйлдэлийг санаатай үйлдэлсэнийг гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг авна гэж заажээ. Үндсэн дамжсан авилгал бол мөнгө угаатай их холбоотой байдаг. За мөнгө угаах гэдэг ойлголтыг эрүүгийн хуулинд хийж өгөөд сая шинжилэн том явуулсан боловч энэ гэмт хэрэгээр одоогоор бол яг практикт байхгүй. Монголын компани нэр дээр гадаадын хууль бус орлогууд гадаад дугаа гэдэг ийм нөхцөл байдал хөтөл гарч ирсэн байгаа шүү дээ. Ийм учраас мөн ялгаа авах үед чи мөнгө угаах гэдэг асуулт чинь зөвхөн гадаад улс орнуудаас мөнгө оруулж ирээд сэвэлжээд гаргахын нэр биш, харин Монгол улсын компаниудын нэр дээр манай улсын нэр дээр гадаад мөнгө сэвэлждэг. Эсвэл манай улсуудын гэмт хэрэгтүүдийн одоо мөнгө төгрөг хууль бусаар олж авсан орлого гадаад сэвсэд орж ирэх ийм боломж гарч ирсэн байна. Ийм учраас эдгээр асуудлаар бол бас мөн ялгаа авахгүй эрүүгийн хууль цаасан онолыг хөвдөж одоо хууль тогтоох хэмжээнд ч гэсэн бол бас хууль зүйн өндгөө өгөөд энийг бас эрүүжүүлж ялтай болгох шаардлага бол гарч ирсэн. Энийг бол маш наривчлан тодорхойлох шаардлагатай. Хар тамхи мансууруулах бодис. Яг үнэндээ тухайн улсад нийгэмд хамгийн их аюул тарьдаг гэмт хэрэг бол хар тамхи, мансууруулах бодисыг худалдаалах, зуучлах, хэрэглэх гэмт хэрэг байдаг. Учир нь асар их хэмжээний мөнгө эргэлдэж хамгийн нарийн зохион байгуулалтанд ордогороо бусад төрлийн гэмт хэрэгээс ялгардаг. Ашигтай гэж энэ гэмт үйлдэлд хүмүүс ордогч хамгийн өндөр ял шийтгэлийг хүлээдэг. Хувь хүнд ингэж нөлөөлдөг бол
тухайн улс оронд, улс төр, хууль хяналтын байгууллагад нөлөөлж, улс төрийн эмх замбраагүй байдлыг үүсгэдэг. Ялангуяа Латин Америкийн улс орнуудад хар мөрөө үлдээсэн баримт хангалттай олж харж уншиж болно. Манай улсдч хар ул мөрөө гаргаад эхэлснийг дурдах гэж байгаадаа харамсалтай байна. Монгол улс анх 1961 оны эрүүгийн хуульд мансууруулах бодисын хууль бус эргэлтийг гэмт хэрэгт тооцож эхэлсэн нь үзэгч та бүхэнд танилцуулж байгаа одоогийн хэмжээнд хэрэг гарч байгаагүй байна. Монгол улсын хэмжээнд 2007-оос 2011 онд эрүүгийн хуулийн 188, 192-оос 196 дугаар зүйл заасан мансууруулах болон сэтгцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлсэн, хэрэгэлсэн, зарж борлуулсан болон улсын хил нэвтрүүлсэн 28 гэмт хэрэгт 66 хүн холбогдож ял шийтгүүлсэн байна. Үүнээс үзэхэд энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн 5 жилд 5 дахин, ял шийтгүүлэгчид бараг 2 дахин нэмэгдсэн байна. 2010 онд 5 хэрэгт 7 хүн шийтгүүлсэнийг 2011 онтой харьцуулахад гэмт хэрэг 3 дахин, ял шийтгүүлэгчид нь мөн 4 дахин нэмэгджээ. За гэмт хэрэгт холбогдох болсон шалтгаан нөхцлөөр авч үзэх юм бол за эхний жилүүдэд бол хөвчлэн сонирхлын журмаар 1-2 удаа мансууруулах бодис найз нөхөд одоо танил таллын хүрээгээр 1 удаа 2 удаа хэрглэж үзсэн тохиолдлууд байсан бол сүүлийн жилүүдэд одоо улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх за мөн дээрээс нь бас улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхэд гэмт хэрэгт хамтран оролцох уг мансууруулах бодисыг улсын хилээр тээвэрлэж оруулж ирэх түүнийхээ хүсэнд одоо шан харамж авах зэргээр уг гэмт хэрэгт хамтран оролцож байгаамаа. Ингээд манай улс бол өмнө нь бол яг мансууруулах бодисоор хэрэглэгч улсуудын тоонд хараахан ороогүй байсан. Зөвхөн дамжин өнгөрдөг улсуудын тоонд ордгоо гэсэн мэдээлэл байсан. За одоо бол сүүлийн жилүүдэд за хар тамхи мансууруулах бодисыг одоо хэрэглэгч улсуудын тоонд ороход хүрээд байна. Хар тамхи хэрглэж эхэлсэн хүмүүс гарах магадлал бага. Ер нь архинаас гарч байгаа шиг гарч чаддаггүй. Гарлаа гэхэд удаан хугацааны эмчилгээ шаарддаг. Мансууруулах бодис хэрглэсэн хүн ямар ч ноцтой гэмт хэрэг үйлдэх магадлал өндөр байдаг зэрэг үр дагаврын хор аюул их байдаг онцлогтой. Өнөөдөр манай улсад мансууруулах болон сэтгцэд нөлөөтэй бодистой холбоотой хэрэг жил тутам нэмэгдэж, нийгмийн нэг тулгамдсан асуудал болж хувираад байна. Зүүн өмнөд Азийн мансууруулах болон сэтгцэд нөлөөт бодис судалдаалах мафийн сүлжээнд Монгол улс аль эрт өртөж, мансууруулах бодисын 8 цэцэглэх аюулын харанга дэлдэх боллоо. Сүүлийн үед сонин хэвлэлүүдж хар тамхины хэрэгээр амьсгалж байгаа нь энэний нэг нотлохоо болж байна. Хамгийн сүүлд гэхэд шүүх хяналтын шат хүртлээр хэлцэн шийдвэрлэгдсэн Ялдан Улаанхүүгийн хэргийн нотлох баримт кокаины төрлийн 523 грамм өндөр үнээр үнэлэгдэх хар тамхиг устгах ажиллагааг Баянзүрх дүүргийн шүүхийн шийдвэрийн дагуу цагдаа, прокурор, шүүхийн хамтарсан комисс устгах ажиллагааг олон нийтэд нээлттэй явууллаа. Хар тамхиг аваад явдаг, хэрэгэлдэг, худалддаг. Нэг нь худалдагч нь би монгол хүн, худалдаа авагч нь монголчууд болчихсон. Ийм айгүй тийм нэлээд сэтгэл эмзэглүүлсэн байгаад. Ийм учраас энэ талаар төр засаг. Ер нь өнөөдөр хар тамхины эсрэг одоо урьдсан сэргийлэх, улс нийтийг сэргийлэх, хар тамхи гэдэг чинь өөрөө юу юм бэ? Ямар хор хөнөөлтэй юм бэ гэдгийг одоо нэлээд одоо гэмт хэрэгээс урьдсан сэргийлэх талаар сурталчилгааны ажил хийх зайлшгүй шаардлагатай гэдгийг өнөөдөр харуулж байгаа. Одоо Начин Улаанхүү гэдэг хүнд нийтдээ эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192-ын 3 цааснаар 11 жил чанга дэглэмтэй 20 хангад ял шийдгүүлж түүнийг шүүхийн шийдвэр бол эцэслэн гарсан. За энэ устгаж байгаа нь бол өнөөдөр 500 грамм. Үүний араас мэдээлэлээр бол одоо 2 хилээрээ үйлдвэрийн аргаар боловсруулсан цагаан төрлийн одоо байдисны асуудал орж ирж байгаа шүү. Тэгээд дараагийн одоо гэмт хэрэг үйлцэн гэмбуруутай хэсэг нь тогтоох хэсэг асуудал шийдэгдэх удаа дараагийн хэрэгүүд бол орж ирэх магадлал байна. Олон хүнд холбогдох 12-3 хүнд холбогдох хэрэг байгаа. Энэ нь болохоор 2-3 улс дамжиж орж ирдэг мансууруулах бодис. За үүнд бол манай улсын иргэд болон залуучууд уг гэмт хэрэгт холбогдсон. За ингээд шүүх Үрдэн Бацаалт прокурорын хяналтанд танигдаад ирсэн хэргийг шүүх хянан шийдвэрлсэн байгаа. За үүнд бол за Малайз улсаас аваад Солонгосын Сеулийн Инчоны
буудлаар дамжаад Монголд орж ирээ. За буцаад Монголоосоо хятад бүгд хятад ард улс руу гараад цаашаа Гуанжуу ордог гэсэн тийм бас мэдээллийн дагуу хэрийг шалгаад шүүх анхан шатны жумаар хэрийг хянан шийдвэрлсэн байгаа. Ингээд за залуучууд бол их хөвчлэн за Мансуурлах бодисыг Монголоос гадагшаа зөөж гарах маягаар гэмт хэрэгт оролцож байна. Ингээд энэ нь улсын хилээр хууль бусаар нэвтрүүлснээс манай Монгол улсын хууль заасны дагуу их өндөр ял шийтгэлтэй байгаа. Ийм ч бас залуу иргэдэд бас анхааруулах нь зүйтэй болоо. Хэвлэл мэдээллээр хар тамхины талаар олон нийтэд мэдээлэл хүргүүлж байгаа хэдий ч Монгол иргэн тэр дундаа залуучууд хар тамхи хэрэглэдэг болж байгаа мэдээ маш ноцтой асуудал гэдгийг хань жил эцэг их хамаатан садан найз нөхөд хэн ч гэсэн анхааралдаа авч урьдчилан сэргийлэх талаар бодох цаг болжээ. Ялангуяа хар тамхины хор хөнөөлийн талаар эрүүл мэндийн байгууллага дөрвтэй ажил хийхгүй бол бодит хор уршигын талаарх хүмүүсийн мэдлэг дутамгаас сонирхогч байдлаар явж байгаад хэрэглэгч болон хувирч байгаа хар дурсамж шүүхийн шийдвэрээр таслан зогсоогдохгүй. Тиймээс хүүхэд залуучуудын дунд энэ бодисын хор холбогдлыг таниулах, урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг таслан зогсооход төрийн болон төрийн бус байгууллагуудын хүчин чармаалтыг нэгтгэх замаар тэмцэх, мөн эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд мансууруулах болон сэтгцэд нөлөөт бодисын үнэлгээг зөв гаргах хуулийн наривчлсан зохицуулалт шаардлагатай болж байна. Улс орон өөр хоорондоо ойртон ижилсэж, даяарчлал хүчтэй явагдаж байгаа энэ цагт гэмт хэрэгүүдж даяарчлагдаж, урд өмнө гарч байгаагүй хэрэгүүд Монголд гарах болсон байна. Энэ бол эрүүгийн хуулийн 226-аас 229 дугаар зүйл заасан компьютерийн мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу кибер халдлага юм. Гэмт этгээд байгууллага аж ахуйн нэгжийн дотоод сүлжээнд халдах, банк санхүүгийн байгууллагын данс тооцооны ажлыг бодлоонтуулах, тэндээс ашиг олох зэрэг үйлдэл хийдэг байна. Одоогоор манай улсад ийм төрлийн гэмт хэрэг бүртгэгдээгүйч гарахгүй гэх баталгаа байхгүй. Учир нь гадаадын иргэд Монгол улсад ирээд төлбөр тооцооны хуурамч цахим карт ашиглан ATM-ээс бэлэн мөнгө авах, гэмт үйлдэл хийх явдал гарах болжээ. Жишээ нь Украин улсын 2 иргэн манай улсын нэр бүхий арилжааны банкнд онцгой хэмжээний буюу 86 сая 600 мянган төгрөгийн хохирол учруулсан хэрэгээр ял шийтгүүлжээ. Одоо сүүлийн үед бол нөгөө улс дамнсан тийм ээ, улс хоорондын тэгээд залим эхлэх хэргийн одоо шинэ хэлбэр буюу тэр нөгөө картыг одоо хурамчаар үлдээд тэгээд нөгөө банкнуудын бэлэн мөнгөний машинаас мөнгө их хэмжээгээр авч заллах хэрэг бол Монголд бас нэлээд их гарлаа. За энэний хоёр чиргийг бол манай дүүргийн шүүх хянан шийдвэрлсэн. За энэ дотор бол дандаа Украиний иргэд байсан. Тэгээд нэг нь бол 148.2 гэсэн зүйл ангиар нэг 4 сая гаруй төгрөгийн хохирлтой ингээд шийдвүүлээд явсан. Нөгөө нэг 2 Украин нь бол 86 сая төгрөгийн хохирлтой их олон удаагийн үйлдэлтэй. Тэгээд 10 жил 6 сар 11 жилийн юм ял аваад одоо бол уг ялаа Монгол улсад эдэлж байна. Дан ганц Украин гэлтгүй. Сингапур, Малайзийн иргэдэж бүлгэлэн зохион байгуулалттайгаар энэ төрлийн гэмт хэргийг үйлдэжээ. Тэдний хувьд хуурамч төлбөрийн карт ашиглан брэнд бараа бүтээгдэхүүн худалдан авч гадагшаа явах гэж байгаад хууль хяналтынд баригдсан байна. Энэ төрлийн гэмт хэргийг үйлдэгчид Монгол улсад дамжин өнгөрөхдөө юу эсвэл зорин ирж гэмт үйлдэлээ хийдэг байна уу? Ямар ч байсан банк санхүүгийн хяналт муутай гэж тооцсноос манай орныг зорьдог. Ямар ч тааж тухайн этгээдийг хууль хяналтын байгууллага хил давхын өмнө барьж тэдний гин буруун тогтоогдож ял шийтгэлээ хүлээсэн байна. Цаашид урьдчилан сэргийлэх криминолог, виктимологийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх энэ төрлийн бусад гэмт хэргийг олон улсын эрүүгийн эрх зүйн шаардлагад нийцүүлэн хуульчлах хэрэгтэй юм. Шин төрлийн гэмт хэрэг томоохон улс орон төдийгүй хүн ам цөөхөө манай улсад хүчээ авч өргөжих хандлагатай байгаа нь сэтгэл түгссэн асуудал болоод байна. Гэмт хэрэг нь урд үйлдэгдэж байсан гэмт хэрэгүүдээс цоо шин арга хэлбэрээр үйлдэгдэж, нийгэмд учруулж байгаа хор аюул нь улам бүр ихсэх хандлагатай байгааг анхаарч, эрүүгийн хуулийн зохицуулалтын хэм хэмжээгч өөрчлөх шаардлага гарч байна. Бидний байгаа энэ нийгэм элдв хэрэг төвөггүй, хүн айх аюулгүй, амгалан тайван амьдрах боломж өгөхий орчин нөхцөлийг ард түмэн хүсэж байна. Тиймээс хүн хүнтэйгээ хүндэтгэлтэй харьцаж, аюул дагуулсан гэмт үйлдэлээс хүн бүр хол байхыг эрхэмлэх нь
зөвхөн таны ухамсараас шалтгааллах зүйл гэдгийг онцолж хэлмээр байна.